Самцано Бамби TV байна. Өнөөдөр та бүхэндээ бид бүгдийн Crash, Masha Yuгийн тоглосон намайг олсоор дүүжлүүл киног ярьж өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Louie-гийн дүү осолдорч хөлөө угалсан бөгөөд амийг нь аврахын тулд хөл тайрах мэдцэл хийлгэх шаардлагатай байгаа. Тиймээс мөнгө олохын тулд Louie газар дорох тулааны тэмцээнд оролцсон. Louie бол тусгай хүчний цэрэг байсан хүн юм. Энэ бол Shu Weixin. Тэрээр Shu группийн охин бөгөөд аав нь нас барсны дараа группийн өв залгамжлалын төлөө тэмцэх болсон. Үүний тулд түүнд бие хамгаалагч хэрэгтэй болж газар доорх тулааны тэмцээнээс чадварлаг Louie-г хамгаалагчаараа сонгох авахыг хүснэ. Гэтэл Louie-д Shu группийн 2 дугаар өв залгамжлагч болох Weixin-ийн үеэл Shu Lizhou Weixin-тэй дотонсож өөрийнх нь хэлсэн бүхнийг хийвэл дүүийнх нь бүх имлэгийн зардыг төлнө гэх даалгавар өгсөн байдаг. Ийхүү Weixin-ийн хамгаалагч болохоор тохиролцсон аавынх нь оршуулах ёслолд очтол Lizhou Weixin-ийг хөөж өмнө нь нөхрөө хуурсан нь орон даяар тасагдаж шившиг тарьж гадаад руу цогтчоод одоо өв залгамжлалын төлөө ирлээ гэтэл Weixin чиний хийж байгаа ажил миний гадаад хийж байгаа ажлаас муу үзүүлэлттэй бидтэй. Тийм байхад би группийг удирдахгүй тэгээд чи удирдах юм уу гэхэд Shu Lizhou шууд хундаг аван Weixin рүү шидэхэд манай Louie ганц цогцолтоор хундыг цохиж хамгаална. Группийн өв залгамжлалыг авч чадахыг харж л бай гэж хэлээд Weixin тэндээс явна. Одоо хийх зүйл бол Shu группийн дараагийн тэргүүн болох учраас түүнд туслах хүн болох Shu группийн 15% хуцааг эзэмшигч удирдах зөвлөлийн гишүүн Yan захирал. Yan захиралтай уулзаж өөрийн талд оруулах гэтэл Weixin-ийн уух зүйл мансууруулах бодис хийж ухаан алтгаар нь Louie-г 308 дахь өрөөнд оруул өөр зүйл чи санаа зовох хэрэггүй гэх даалгавар ирнэ. Ухаан балардаж эхлэмэгц Weixin Louie-г дуудан явна. Louie даалгаврын дагуу 308 дахь өрөөнд ортол хоёр нүцгэн шахуу залуучууд наатахын дүлдээгээд яв. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн Louie арай ч орхиж явж чадалгүй хоёр залуу хөөж явуулна. Гэтэл Weixin гинт Louie-г үнсэж эхэлтэл Louie Lizhou камераар харж байгаа гэж бодон харилцан үнсэлцэж 0 ортол Weixin сэргэж Lizhou чамайг ч гэсэн худалдаж авсан байх нэ гэж асууна. Яг үүндээ Weixin мансуураагүй байж. Анхнаасаа Louie-г Lizhou араас нь явуулсныг мэдэж байж. Үүндээ жилийн өмнө Lizhou удирдлагын эрхийг гартаа авахын тулд Weixin-ийн уух зүйл мансууруулах бодис хийж ухаан алдуулан буудлын өрөөнд оруулан нүцгэлж эр хүнтэй байгаа мэтээр зургийг нь авч орон даяар тараасан хүн байж. Үүнээс болж тэрээр нөхрөөсөө салж бүх муу нэрийг өөртөө аван аав нь гадаад руу явуулсан. Тиймээс юу гэж хоёр дахь удагаад хурдхав дээ. Бүх зүйлийг мэдэж байсан ба камерыг аль зүүлсэн гэж. Ийхүү үнсэлцэж байсан бичлэг нь Weixin байгаа учраас чи миний талын хүн болохгүй бол энэ бичлэгийг хүчндэх гэж оролцсон гэж тагдаад өгнө хэмээн сүрдүүлнэ. Ийхүү Louie-гийн эхний даалгавар нь бүх зүйлийг үннээр нь Lizhou-д хийлж итгэлийг нь олж авах байв. Louie бүх төлөвлөгөөг нь Weixin мэдчихсэн байсан учраас камерыг аль хэдийн сольсон байсан гэж Lizhou-д хэлтэл Lizhou хэн нэгэн руу утгаар ирж одоо яах талаараа асуудал чи өөрөө тэргүүний суудлаас суумааргүй байвал аалн уу зэрэмдэл нь чиний л асуудал өөрөө сонгох гэж хэлнэ. Lizhou-гийн тархийг ард нь удирдах буй өөр нэг хүн байгаа бололтой. Харин Louie-гийн дараагийн даалгавар бол Lizhou-гийн нууц амраг Xiao Shanshan-ыг өөртөө татах байв. Гэтэл Louie чи өөрөө эмэгтэйчүүдийн хүч чадлын тухай ярьдаг байж Lizhou-г буулгаж авахын тулд Shanshan гэх өөр нэгэн эмэгтэйг золиосонд явуулах юм уу гэж асуув. Weixin Louie-гийн эмнэлэгт байгаа дүүгээр сүрдүүлж бүр босхгүй болгоод өгч чадсан шүү гин. Louie-гийн дүү Lou Shue сэтгүүл мэргэжилтэй ба жилийн өмнө Weixin-ийн хохирдог өдрийн үдшилэг дээр мөн адил очсон байсан байна. Тэрээр үдшилгээс гарч явж байгаад машин дариулан ийм байдалд орсон. Дүүгээр нь сүрдүүлсэн учраас Weixin-ийн үгийг үг дуугүй дагаж Xiao Shanshan-ийн араас явна. Харин Weixin зогсоол руу гараад явж байтал мотоциклтэй хүн дайрч худаг далайх гэтэл бас л манай Louie гарч ирэн аварна. Weixin-ийг ерөөсөө л алхам дотомд нь цааш нь харуулж гээл байх юм аа. Алуулах гэсэн хүн нь Lizhou гэж мэдэж байгаа ч дараасаар удирдах зөвлөлийн хуралтай учир мдээгүй дүрсгэн. Харин буудалд Shanshan-ыг өөр ирийг санаж байна хизээ ирэх юм гэж уцаар ярьж байгаа бичлэгийг Lizhou руу явуулна. Тэр даруй Lizhou буудал руу очиж хинтээ ярьж байсныг асуун Shanshan-ыг зодож эхэлнэ. Харин зодож буй бичлэгийг Weixin удирдах зөвлөлийн хуралд шууд дамжуулж байх нь тэр. Ийхүү Lizhou-гийн Shu группийн бүх хувьцааг хураан авч гадаад дахь салбар руу шилжүүлж тэргүүний суудлаас буулган өв залгамжлалын тулаанаас хасна. Гэтэл жилийн өмнөх хорлсон хүн нь Lizhou биш чи жинхэнэ том дайснаа мдээгүй байв. Тийм байж амархан өв залгамжлал ялна гэж бодоо юу гэх учир битүүлэг зүйл хэлнэ. Yao Jian буюу Weixin-ийн хуучин нөхөр мөн адил Shu группийн удирдах зөвлөлд байдаг ба тэрээр одоо жилийн өмнө чамайг хорлогдсон гэдгийг бүх хүн мэдсэн учраас
Лу Жоуг явуулж үлдсэн асуудлыг удирдах зөвлөл шийднэ гэж Вэйшин Лувцаар ярьж уг асуудлыг дуусгана. Харин Вэйшин Ли Жоуг замаасаа зайлуулсан учраас Лувигийн даалгавар одоо дууссан. Дахиж тийм ирэх хэрэггүй гэж хэлнэ. Луви ард талд нь байгаа том хүнийг олоогүй байж цаашдаа яаж ганцаараа явах юм бэ гэж асуун санаа зовж байтал Вэйшин Лувиг өмнө нь сүрдүүлж байсан үнсэлцэж буй бичлэгээ өгөөд тэр чиний асуудал биш явж болно гэв. Үүний дараа Вэйшиний хуучин нөхөр Жи Ан ирж өмнө нь буруу ойлгосон удирдах зөвлөлийн шийдвэр гарч Ли Жоугийн бүх хувьцааг чамд өгөхөр болсон. Тэм учраас өчигдрийн бичлэгийг устгаа гэв. Мөн өмнөх бүх асуудлыг мартъя гэхэд чи надад тэр үед итгээгүй байж одоо битгий дүр эсэг гэхэд Жи Ан Вэйшин руу орилж чарлаж итэг гэж гуйхад Луви гарч ирэх холдуулна. Би хамгаалагчийн үргээл биелүүлсэн. Одоо дахиж ирэхгүй гэд Луви яв. Вэйшин Лувигийн дүүгийн эрүүл мэндийн даатгал 1 сая юан шилжүүлнэ. Гэтэл дүү эмнэлгээсээ алга болсон байх ба Лувид нэгэн бичиг үлдээсэн байна. Нэгэн баригдаж буй барилга дээр очтол дүүг нь барьцаасан байх ба хүзүүнд нь хутга тулган Лувиг эндээс үсэр тэгвэл дүүг нь явуулна гэж хэлнэ. Луви үсрэх гэтэл Вэйшин гарч ирнэ. Зүгээр нэг ухаангүй тэрэгэн дээр сууж байгаа хүүхнээс илүү миний амь хэрэгтэй байлгүй дээ намайг барьцаал гин. Яагаад ингэж байгааг нь асуудал ард талд нь байгаа тэр том хүнтэй таармаар байна гэд дүүг нь аваад өөрөө очих гэтэл Луви зодтолдож хамгаална. Харин дүүг нь эмнэлгээс сулгаалсан хүнийг Вэйшиний хуучин нөхөр Жи Ан явуулсан байна. Түүнд мөнгө өгөн завинд суулган тухтаалгахдаа суусны дараа завийг нь дэлбэлнэ. Бүх зүйлийн хорыг энэ зохион байгуулдаг болж таарлаа шүү. Нөгөө талд Лувид 1 сая юан шилжүүлсэн. Бас дүүг нь аварсан учраас надаар хэлэх зүйл байгаасыг асуухад Вэйшин манай гэр бүлийн асуудлыг чи даахгүй. Би хамгаалагчаар бас мөнгөөр дутаагүй гэж хэлнэ. Харин Луви дүүлөө шүвэг нь дайрсан хүн бол шүү группийн хүн байж болшгүй гэж бодож байгаа учраас анхнаасаа албаа шүү гэр бүлтэй өөрөө холбогдсон гэдгээ хэлнэ. Нэг нь итгэлтэй хамгаалагчтай болох, нөгөө нь дүүгийнхээ хэргийн мөрөөр явах гэх хоёр ашиг сонирхол нэг цэг дээр огтлож дахин хамтрахаар болно. Гэхдээ мань ихч бүр Лувиг өмнөө сүгд гэж тушааж нохоо шиг дуулууртай даг гин. Гинтэл нөгөө хоёрт өмсөлцээд эхэлнэ. Ямар нэг жиг жуургаад байгаа юм бах та. Дараагийн төлөвлөгөө бол тэргүүний суудлыг авахын тулд бүх удирдах зөвлөлийн гишүүдээр зөвшөөрүүлэх. Эхлээд Лян захирал дээр очиж манай хоёр жүжиг тавин томоо алмазан шигтгэйтэй нэлээд үнэтэй зүйлтийг нь газар унгааж Лян захирлаар гიშгүүлдэл эвдэрчгэн тэр. Ийхүү хуурамч алмаа зардаг болох нь баригдсан тул нууцыг нь хадгална. Удирдах зөвлөлд миний төлөө санал өг гэж гарын үсэг зурулж аавна. Дараагийн бай бол шүү гоо сайхны брендийг хариуцсан ажилтдаг Ли Жоугийн бүлэглэлийн хүн болох Чен захирал. Өөрт нь тал засаж өөрийнх нь талд орохыг хүсгэд Чен захирал манай Лувиг өччих гэд. Чен захирал Лувиг даавалж яваад зангиаг нь тайлж юу юуг цамцыг нь тайлж хэлдэг. Арай манай хүнийг ананаар бүр тайван байлгахгүй мэй л та. Энэ үеэр Вэйшин орж ирэн би сая танаад тарилга хийлгэлээ. Гэтэл дотоодод хариулдаг найрлага хийдэг байх юм. Одоо яваад би шинжилгээ өгчихвөл баригдах байх та. Эсвэл миний төлөө санал өг гэрэн дээр гарын үсэг зурвал би чимээг өнгөрье гэд зурулж аав. Хуучин нөхөр Жиан чамайг хоёр захирлыг өөрийн талд оруулсныг мэдсэн. Ингиж нэг нэгээр нь явж хахаар нэг мөсөн хамгийн нөлөөтэй хүнийг өөрийн талд оруулаач гин. Удирдах зөвлөлийн дарга 2 дугаар авгах бол хамгийн нөлөөтэй хүн ба удирддаг хандивын сангаараа дамжуулж мөнгө угааж байгаа гэх мэдээлэл өгнө. Энэ мэдээллийг нэгтгэхээр Луви Вэйшин 2 дугаар авгахын гэрт болох үдшилэг рүү яв. Лувигийн дүү 2 дугаар авгахын энэ хандивын сангийн мэдээллийг олсон учраас осолд орсон байж болчихгүй гин. Тиймээс Луви энэ тухай баримт цуглуулахар болно. 2 дугаар авгахын гэрт очиход ямар ч хувийн бие хамгаалагч оруулахгүйгээд Лувиг үлдээж альчуурны бүгжинд сонсох төхөөрөмж суйрлуулсан тул зүгээд Вэйшин орно. Гэтэл 2 дугаар авгах олонний өмнө Вэйшинийг хуучин нөхөртөөгөө эргэн нийлэхэр болсон гэж зарлал үгүй бол өрөөнд дэвтэрч байгаад баригдсан Лувиг хулгайн хэрэгээр шоронд хийн гэж Лувиг хамгаалагчдаар зодуулж буй бичлэгийг үзүүлээд сүрдүүлнэ. Яг олонний өмнө 2 дугаар авгах Вэйшиний сүт залуу зарлах гэж байтал Лувиг гарч ирэн хамттайгаарш Лувиг сүт залуугаараа зарлана. Ийхүү 2 дугаар авгах Жиан 2-ыг аргагүй байдалд оруулна. Би хамгаалагчтайгаа гэрлэхэр болсон гэд группийн хувьцааны өмнө унсан талаар удирдах зөвлөлийн гишүүд хуралдаж байтал Вэйшин орж ирэн
өмнө нь орхисон байсан эмнэлгийн төсөлд 30 сая вон хандуулсан ба энэ тухай цахим орчинд шүүгэн тарьж унсан байсан хувьцааны үнийг дахин өсгөж чадсан. Тиймээс зөвлөлийн гишүүд Вэйшиний гэрэлтийг зөвшөөрч баяр хүргэнэ. Гэтэл Жиан хандвийн сангийн асуудлыг хөндөөл хамгийн их сэжиглэгдэх хүн нь чи шүү. Чи ерөн сүйд залууга ямар хүн болохыг мэдэх юм уу гэх учир битүүлэг зүйл хийлэн хурлын өрөөнөөс гарч ирсэл Лоуи нэгэн эмэгтэйтэй юм ярьж байх ба Вэйшинийг хараад эмэгтэй дагуулсан цогтно. Энэ нь яг үүндээ Лоуигийн дүү Ло Шүвэг осолд орохоос өмнө Шу группийн үдшилэг рүү хамт явсан найз нь байж. Гэтэл найз нь хэлэхдээ тэр мөнгө угаалт хийж байсан хандвийн санг Шу Вэйшин удирдах байсан гэдэг. Итгэхгүй бол өөрөө Шу Вэйшиний компьютероос хайж үзгэн. Мөн Ло Шүвэ энэ баримтыг надад өгсөн гэд хандвийн сангийн тухай бичиг цааснууд гаргаж өгнө. Гэтэл Лоуигийн дүү Вэйшинийг хүмүүс хардуул зураг авч байхад тэнхэн байсан бөгөөд үүнийг яагаад хэлээгүй тухай Лоуи дуурлахад Лоуи Вэйшин чиний удирдах байсан хандвийн сангаас болж дүү минь осолд орсон гэж маргалтна. Ийхүү манай хоёрын хооронд үл ойлголцол үүснэ. Дүүгийнх нь найз нь дүүг нь осолд оруулсан хүн бол Шу Вэйшин гэж итгүүлэхийг хүснэ. Ямар ч тач Лоуи хизээч Вэйшинээс урахгүй гэдгийг хэлэн хамтдаа дүүгийнхаа найзыг точно. Харин Ло Шүвэг машин дайрсны дараа хандвийн сангийн баримтыг хулгайлах даалгавар авсан хүн бол энэ найз нь байж. Мөн Ло Шүвэ явхаас өмнө нууцаар буцаа найзынхаа түүх рүү хийсэн. Эцэст нь дүүг нь осолд оруулсан хүн ч бас Жиан мөн болохыг хэлнэ. Лоуи Вэйшин хоёр Ло Шүвэгийн утсыг хайхаар баригдаж буй барилга руу орно. Утсыг олоод бичлэгийг тоглуулахад Вэйшиний хуучин нөхөр Жиан жилийн өмнө Вэйшинийг хордуулсан хүн байх ба группийн суудлыг авахын тулд Вэйшинтэй суусан болохоос биш дуухгүй байсан гэх ярианых нь бичлэг нь байх нь тэр. Гэтэл энэ үеэр Яо Жиан хурч ирнэ. Уг бичлэгийг өөрт нь өгвөл бүх хувьцаагаа чамд өгье. Чи тэрүүний суудалд суух болно гэв. Харин Лоуи дүүг нь дайрсан новш Жиан болохыг мэдсэн учраас энэ бичлэгийг цагдаад өгч зохиг шанганд хүртэх хүсэлтэй байв. Гэхдээ Шу Вэйшин энэ тохиролцоог зөвшөөрч бичлэгийг өгөөд Лоуид дуулууртай бай гэж хэлв. Лоуи утсыг буцаан авах гэтэл Жианы хүмүүс толгоороо зохиж ухаан алдуулна. Харин Вэйшин анх барилга руу орохдоо зүүснэн байсан сонсох төхөөрөмжтэй альчуурны бөгжөө Лоуигийн гарт татгуулан түргэн дуудана. Жиан аз жаргалтайгаар хамдрыг хэмээн Вэйшинтэй гар барина. Ийхүү Шу Вэйшин ямар ч үсэлдэнгүйгээр Шу группийн өв залгамжлагч болох болно. Түүний тэргүүн болоод гаргаж буй анхны шийдвэр нь Яо Жианыг Шу группийн бүх асуудлаас гаргаж удирдах зөвлөлөөс хасна. Гэтэл бусад бүх гишүүд Жианыг гаргахыг зөвшөөрнө. Хоёрдугаар авах хян захирал бөгжүүд. Жиан шууд үзэг барин Вэйшин рүү дайрахад манай Лоуи бас л гарч ирэн авна. Вэйшин бөгжнийхөө хийсэн бичлэгийг хоёрдугаар авахтаа үзүүлэн энэ бол Жианы алгын барь. Бид нэгэнт Шу гэр бүлийн хүмүүс учир нийлж энэ гадны хүнийг гаргах хэрэгтэй. Таны хэрэгш бас чимээг өнгөрнө гэж хэлээд зөвшөөрүүлсэн байж л тэ. Ийхүү цагдаа нар Яо Жианыг авч яв. Лоуигийн дүүч бас ухаарсан байв. Вэйшин яагаад Лоуиг ийм үнэнч байсныг асуухад хинч намайг уяагаар уяагүй. Чи намайг солиоруулж байсан учраас анхнаасаа л чиний гарт орсон хэмээн сэтгэлээ илчлэнэ. Харин Вэйшин цаашид дахиад хамтарцгаах уу гэж хэлээд кино дуусна. Цаашид илүү олон сонирхолтой хятад драма товчлоо сонсохыг хүсвэл subscribe дарж биднийг дэмжээрэй. Баяртай.